нь одоо юу гэдгийг өглөөс ирээл бүтэн өдөр өнгөрөхөд юу хэрэгтэй байна те. Тэр бүхний чинь тодорхой хэмжээгээр хот нь өгөхтэй байхгүй юу. Тэгжиж өрсөлдөх чадвартай яжиж тэгжиж амьдралын чанар сайжирна. Тэгэлээр ч одоо ерөөсөө гэр бүлийн хувьд бодоход бол өглөө босоод ажилдаа явах хэрэгтэй, ажлын байр авах хэрэгтэй. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгт явах хэрэгтэй. Сургууль цэцэрлэгийн чанар сайн. Тэгэхээр яг ингээд томоор нарах юм бол бид нэр хот төлөвлөлт гэдэг чинь ерөөсөө яг ингээд төлөвлөл хаана хүрхмээр байгаа цэгээ тодорхойлоод тэрнийхээ дагуу хүрэх хэрэгтэй алхмуудаа шат дараалал аль болох зөв тийшэл хийх хэрэгтэй гэсэн чи хэлж байна тийм. Манай сангийн хувьд бол яг хамбогд сумын төвийг яаж хөгжүүлж болох вэ? Тэрэн дээр нь ямар байдлаар хөрөнгө оруулж болох вэ гэдэг талаас нь илүү анхаарч ажилладаг гэсэн үг. Хамгийн том хөдөлгөх хүч бол оюутлогын ажлын байр, эдийн засгийн дагсан эдийн засгийн боломжууд бол хамбогдод айгүй том боломж болж байгаа. Зам дээрээ жишээлбэл усны хаялгын тий ус зайлуулах систем бүгдээр нь суйлуулж өгсөн. Орон зай талбай байвал бүгдээрэн дээр нь явган ууны зам тэгээд тусдаа дугуун зам төлөвлөсөн гих мэтчлээ ингээд оруулж ихийг боддог. Тэгжиж л ер нь бол бид нэг арай өрсөлдөхүүдтэй Улаанбаатарын нөхцлөөс сайжирсан те дутхгүй байхыг л тийм хүсэж байгаа. Тэгвэл бид нар ингэж харддаг. Энийг бол аль болох хөгжлийг наашлуулж байгаа байхгүй юу? Хөгжлийг урагшуулж байгаа, хурцсаж байгаа. Түүнээс биш магадгүй сумын төсвөрөө ингээд жил-жилээр баг-багаар яваал бас хүрэх газараа хүрэх л баг. Тэгвэл бид нарт чинь нэг амьдрах юм чинь тэр боломж, тэр хугацааг аль болох наашлуулвал тэр хэмжээгээр бусад хөрөнгө оруулалт нэгдээд хүмүүс нүүж ирээд зөв асуултыг зөв хүмүүсээс зөв үед асуух хэрэгтэй юм лээ. Тэгжиж энэчнээ жоохон орон зай байна. Энэчээ жоохон алдаа дутагдлаа. Энэ дээр бид нар яаж юм хийх хэрэгтэй вэ? Тэгээ гаргадаг юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр тэгжил ажиллахыг хичээсэн дээ. Тэгээд их сонирхолтой ажлын туршлага байлаа. Миний анзаарж байгаагаар яг сүүлийн жилүүдэд энэ хот төлөвлөлт за архитектор бол яг угаасаа байдаг л ойлголт. Хот төлөвлөлтийн мэрэгжилтэнгүүд айгүй олон одоо бас яг олон нийтэд танигдж эхэлж байгаа. Тэнгүүд тэр дундаа бас яг эмэгтэй мэрэгжилтнүүд хот төлөвлөлтөн дээр илүүтэйгээр олон байгаа юм болов уу гэж зүгээр анзаарсан л да. Таны одоо харж байгаа өнцгөр. Тий, ерөнхийдөө бол хот төлөвлөгчгийг одоо хуучны одоо социализмын төлөвлөлтөр ч юм уу айгаа өөрөөр хардаг байсан. Одоо илүү архитектор суурьтай бит барилга бүтээн байгуулалтаар харж агаад сүүлийн жилүүдэд бол илүү нөгөө барууны ойлголт болох системээр нь цогцоор нь хардаг болоо. Тэгээ тэр одоо юу гэдгийг ойлголттой, тэр мэдээлэлтэй, тэр мэрэгжилтэй хүмүүс илүү орж ирж байгаа. Тэгээ яг Монголд би зөв сүүлийн анзаарж байгаагаар сүүлийн жилүүд хот төлөлтийг илүү анзаарч ярьдаг болсон. Тэр мэрэгчлүүднийг ил гаргадаг болсон. Нөгөө угаасаа хотын асуудал бүх хүмүүсийн амьдралд айгаа төвөгтэй болсон. Тийм учраас заавал энийг мэрэгжлийн байдлаар шийдэх хэрэгтэй байна гэдгээ ойлгоод тэрийг суралцах хүний тооч нэмэгдээд ойлгох гэсэн хүсэлж нэмэгдээд илүү болж байгаа юм болоо гэж бодоод байгаа. Эмэгтэй илүү байж магадгүй зүгээр би одоо зур шууд бодоход. Гэхдээ магадгүй бас илүү нөгөө эмэгтэй хүмүүс нь илүү оролцоотой байгаад байгаа юм болов. Түүнээс биш бас аль аль нь бол байгаа. Тэгээд эн чинь нөгөө нэг айгу том өргөн хүрээний салбар болохоор нэг хүнээр бол шийдэхгүй олон байж иж олон нарийн мэрэгжлийн чиглэлүүдэд гүнзгийрүүлж туршлагачиж судалж хамтдаа өгч юм л дөө. Ер нь хот төлөвлөлт юу гэсэн үг вэ гэдэг чинь хүмүүс хамтраад амьдрах тусмаа илүү өөр бүтээлтэй, илүү шинэ инновац бий болгодог, давуу талууд бий болгодог учраас хотод хөгжөөд байдаг. Хотод бүх одоо эдийн засаг томоохон шийдвэрүүд гардаг. Тэрийг аль болох олон хүнд хүртээмжтэй сайн болгоход л зориулагддаг. Тэгэхээр чинь олон харагдах болоод харагдахгүй системүүд, орчин нөхцлүүдийг уялдаа холбоог сайжруулад үржигтэй болгох гэсэн үг. Тэгээ би зүгээр яг таныг яг нэвтрүүлэгтээ онцлох болсон шалтгаан бол яхаа аргагүй яг хот төлөвлөлтийн чиглэлээр тэгээ хар урдыг төгссөн гэдэг бол яхаа аргагүй бас нэг онцлох сэдв байсан л та. Тэгээд ер нь яг ингэж эмэгтэй хүний хувьд яг ийм архитектор за яг эмэгтэй архитекторууд бол бас олон байдаг. Өнөө хот төлөвлөлтийн чиглэлээр бас яг яагаад сонгож суралцах болсон бол гэдэг сонирхолтой сэдв байгаа юм л та. Зөв. Би бол яг миний хувьд хүн бол өөр гэсэн нөгөө нэг шалтгаан онцгой явж байгаа. Яг миний хувьд бол ер нь урлаг бүтээн байгуулалт одоо орчин иргэн тойрны орчныг анхаарал өгдөг гэсэн. Би тэгээд өөрөө Эрдэнэтэд төссөн. Тэгээд Эрдэнэтэд төсөөд за ер нь барилга байшин юм байна. Тэгээд социализмын үеийн төлөвлөлттэй. Эрдэнэт ч бас харьцангуй төлөвлөлттэй шүү. Яг хөө намайг өсөж байхад үед бол бүр зэгттэй байсан та. Гэхдээ ингээд зурагтаар хүмүүс яг юм үзэн штэ. Тэнгүүд одоо барууны хотууд ч гэдэг юм уу өөр газруудын барилга байгууламж шал өөр те арай өөр төлөвлөлттэй өөр орчинтой байгаад байдаг. Тэр нь айгуух сонирхолтой. Тэгээ Монголд сурах гэхлээр Монголд надад угаасаа анханасаа яг энэ социализмын төлөвлөлт орчноос илүү давж чадахгүй юм санагдаад
гадагшаа явъя тэгээд Америк ер нь бол зориод явсан. Яг нь нэлээд олон жил янз бүрийн юм хийгээд тэгээд дамжиж шилжиж өөрийнхөө зорилгын төлөө явж байгаад яг MIT-д бакалавра архитектураар хийгээд тэгээд яг архитектураар сурж явах явцдаа за Монгол улсад бол архитектур бас арай хөгжих шатанд явж байгаа юм байна. Тэрнээс өмнө биднэрт маш олон асуудлууд байна хот төлөлттэй холбоотой. Энэ асуудлуудыг шийдэхэд нь оролцох, энэ дээр нь ядаж ойлгодог болохыг хүссэн. Тэгээд ер нь хот төлөлтөөр сурах нь зөв юм байна гэд яг төгсгчлээ хот төлөлтийн хичээлүүд аваад тэгээд шууд хот төлөлтөөр мастерт орсон байгаа. Хот төлөлт гэдэг чинь одоо юу гэдгийг хамгийн төгс ганц хувилбар биш. Эсвэл одоо юу гэдгийг хаач ажилдаг ганцхан шийдэл биш. Ер нь айгүй олон шийдэл боломжууд байгаа. Тэндээс манайд хамгийн тохиромжтой эсвэл хамгийн гайгүй боломжтой нь юу вэ гэдэг дээр л хүрэх байгаа. Тэгээд нөгөө талаасаа одоо юу гэдгийг за энд хүрчүүл ингээд болчлаа гэсэн үг биш. Энэс чинь ингээд байнга хөгжүүлээд байнга өөрчлөгдөд явдаг салбар гэж хэлж болно. Яг тэгэхээр хүн амын тоо өснө эсвэл багасна тэр хэмжээгээр хэрэгцээ шаардлагууд нь өөрчлөгдөнө. Нөгөө талаас хүн амын бүтэц зохион байгуулалт байгаа шүү дээ. Залуу хүмүүс ихтэй ч гэдэм настай хүмүүс ихтэй ч гэдэм үү. Хэрэгцээ шаардлагууд нь байнга өөрчлөгдөж идэг. Тэр болгоныг урьдчилж тооцоолоод төлөвлөөд хүрэх хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээлбэл юу гэдгийг манай хүн амын төрөлд энэ жил өслөө гэж жишээлбэл бодлоо л да. Тэгвэл 6 жилийн дараа сургуульд орох хүүхдүүдийг орон зай ихсэх юм байна. Тэгэхээр бид нэ одооноос сургууль барих төлөвлөгөөгөө гаргаж хэлдэг ч юм уу те. Яг ингэж байнга нөгөө хэрэгцээ шаардлаганд нь шаардлагатай уялдаатай явах хэрэгтэй байдаг. Зөвхөн манад юу болсон бэ гэхэлэр нөгөө социализмын үеийн нэгдсэн төлөвлөгөө явж агаад тэр нь нураад унангууд ерөөсө тэрийг авч явах газарч байхгүй болоод урьдчилж харгах боломжгүй болоод хот руу шилжсэн маш их хөдөлгөөн болоод тэр нь ч баг зарим талаараа төсөөлшгүй хэмжээнд хөрөнгөт чинь нөгөө нэг урьдчилж бийдэг хэвээр даац хүртээмжтэй хангах хэвээр байсан бүх юмуд чинь чадхаа олчиж байгаа байхгүй юу. Тэгэл одоогийн байдалд хүрээд тэгээ тэр даац хүрэлцээ хэмжээнд хүрэхгүй байгаа нөхцөл чинь бидний өдөр тутмын амьдралаа яг хүндрэлтэй болгоод байгаа л гэж хэлж болно тий. Тэгээд хот төлөлтөөр яг сураад эхлэнгүүтээ за энэ ер нь бол яг архитектураас шал өөр юм байна. Энэ бол цогц систем юм байна. Зүгээр товчхон тайлбарлах юм бол одоо нөгөө хөгжмийн оркестр байгаа шүү дээ. Тэр чинь ингээд янз бүрийн төрлийн хөгжмнүүд явж байгаа. Тэрэн шиг инженер, архитектор, ландшафт, urban design гэдэг олон төрлийн юмнуудыг оркестрлдаг, удирдах, чиглүүлдэг төрлийн ажил юм болов уу гэдэг талаасаа зүгээр сонирхолтой байсан. Тэгээд сураад төгсөөд ер нь бол Нью-Йоркт товчхон ажиллаад та Монгол улсад ирэхээс өмнө одоо Нью-Йорк гэдэг чинь дэлхийн том метрополитен хотуудын нэг штэ. Тэнд тодорхой хэмжээнд ажиллаж исэн. Их орондоо ирээд ажиллаж байгаа. Тэгэхээр ажлын байран дээр ч тэр орчин нөхцөлийн хувьд ч тэр бүх талаараа ялгаатай байгаа болоо гэж бодож байна. Таны олж харсан том ялгаа дээрээс нь сонирхуулаад хэлэх онцлогууд нь юу байдаг бол? Би яг нөгөө дөнгөж сургуулаас гараад ажиллаж исэн болохоор нэлээд бас нөгөө мэрэгжлийн төвшөнд ажиллаж исэн. Гэхдээ яг Нью-Йорк бол Нью-Йорк л байт юм бэлээ. Тэр чинь Америкт даяараа баг дэлхийд даяараа хүмүүс чиглэл зорж очдог учраас үнэхээр чадвартай, зоригтой, хүсэлтэй хүмүүс бас цуглардаг юм бэлээ. Тэгээд яг салбарын хувьд ч гэсэндээ хот гэдэг нь бол Нью-Йорк бол өөрөө маш том метрополитен, олон асуудалтай, тэр хэмжээгээр олон боломжтой гэм бэлээ. Тэгээд надад хамгийн таалагдсан зүйл бол би яг нөгөө нэг төрийн талаас нь илүү ажиллаж исэн. Гэхдээ төрийн талаасаа гэсэн мөртлөөнөө яг нөгөө үр ашгаа тооцоод яг хэрэгтэй хүндэд зориулсан юм а хийгээд бас явж болдго юм байна гэдгийг айгүй харсан л да. Тэгээд тэрийг хараад айгүй урам зориг авсан. Нью-Йорк хотын эдийн засгийн хөгжлийн корпорац гэж газар байдаг. Тэрэнд ажилласан. Яг гол санаа нь бол ер нь бол Нью-Йорк хот өөр айгүй олон газартай. Тэр газруудыг төр хувийн хвшлийн хамтарсан байдлаар хөгжүүлэх зорилготой байсан л да. Тэгээд тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг тэр хэсэгт амьдардаг хүмүүсээс ерөнхийдөө хэрэгцээ шаардлагын асуун танаа энд орлогод нийцсэн орон сууц хэрэгтэй юм уу, офис хэрэгтэй юм уу, юу хэрэгтэй тий, олон нийтийн төв хэрэгтэй юм уу гэд. Тэнгүүтээ тэр хэрэгцээг нь тодорхойлоод нээлттэй тендер явуулаад хувийн хвшлээс саналууд аваад тэгээ газрынхаа үнэлгээг бууруулад тухайн орон нутагт хэрэгтэй байгаа бүтээн байгуулалт хийдэг байсан. Одоо яг нэг жишээ би яг эхнээс нь ороод явж исэн нэг жишээ дурдах юм бол өсвөр үеийн хүүхдүүдийг байлгадаг тийм шорон одоо юу гэдэг нь колон гэдэг үлээ тийм газар тийм 20 ангид байжгаад тэр нь хаагдаад тэгээд нэг 4-5 жилийн дараа тэрийг газрыг дахиж шинжилээд тэгээд 700 орлого нийсэн орон сууц хөнгөн үйлдвэрийн бүстэй тийм бүтээн байгуулалтын төслийг яг хувийн хвшлээр оруулж иж ирсэн. Тэгээд одоо л баг дуусч байгаа ах тэр төсөл тийм. Тэгээд гих мэтчлэн тийм их төсөөд явдаг. Тэгээд тэндээс бол яг хувийн хвшлэлтэй яаж ажиллаж болох вэ? Хувийн хвшлэлтэй төр бас яаж үр бүтээлтэй ажиллаж болдгоо гэдгийг харсан л та. Тэгээд яг дэлхийн хөгжлийн юмнууд хаагуур байна гэдгийг хараад бас их сонирхолтой ажилласан. Нөгөө талаасаа
юмны хэмжээ бол айгүй том байсан. Жишээлбэл миний ажиллаж байсан төслүүдээс яг хэрэгжижээс хамгийн том одоо офисын барилга 700 сая долларын төсвтэй байсан. Хамгийн жижиг нь 45 сая долларын зочд буудлын байсан тий. Тэгээд бүр тэзүү судалгаанд явах юм бол 20 тэрбумын төсвийн хэмжээтэй тэзүү судалгааны одоо тэгээ төслийн тэзүү судалгааны явж исэн ч гэх юм уу. Тэгээд бодонгууд ингээд яг хаана дэлхий явж байгаа юу болж байгааг айгуус ойлгох юм бэлээ. Тэгээ нөгөө талаасаа бас адармаатай айгу хүндрэлтэй асуудлууд байсан ч гэсэнтэй яг ингээд барьж аваад үзэл ангууд ямар нэг шийдэл гардаг гэдгийг айгуусаа харсан. Тэр Америк улс чинь өөрөө хот төлөвлөлт гэдгийг одоо хамгийн зөв зохион байгуулалтаар ингэж хийдэг улсны хувьд яг тэр мэрэгчлэнүүдийг бэлтгэхдээ хамгийн том хот төлөвлөлтийн суурь бол энэ юм а гэдэг бас нэг стандарт байх гэдэг нь шүү дээ. Яг тэр стандарт нь юу нь яг юу юм бэ? Одоо орчин үеийн хот төлөвлөлт бол тийм дээрээсээ доошоогоо биш илүүтэйгээр тодорхой хэмжээнд төрийн хяналт байна. Гэхдээ гүйцэтгэл юм дээр нь хувийн хвшлэл орж иж байгаа байхгүй юу. Тэгээд тэрнийхэн зохицуулалт нь манай тэр хуучнаас ирсэн систем дээр буухта бууж ирээгүй болов уу гэж би бодоод байдгийн. Тэгэхээр нэг яг тэр нөгөө нэг социализмын үеийнхаа систем зарим юм авч үлдчихэд орчин үеийн одоо арчилсан зах зээлийн нийгэмдэр ингээд ажиллах гэхээр ажиллаж өгдөггүй ч юм уу те. Ер нь бол хот төлөвлөлт чинь айгүй олон талын хүмүүстэй мэрэгчлэтнүүд, хувийн хвшил, иргэд олон талаасаа зөв оролцож иж нэг ерөнхийдөө зөв чиглэлийн юм гарч ирнэ. Түүнээс биш ингээд төгс хөлбөр гэж байхгүй. Бид нарт муу хөлбөрүүд байгаа. Тэгээд гайгүй дажгүй хөлбөрүүд, боломжийн хөлбөрүүд байгаа. Тэгээд бид нар бол тэр боломжийн хөлбөрүүдийг гаргахын тулд тэр олон оролцоонуудыг л айгүй сайн төлөвлөж өгч одоо систем юу институц байхгүй гэж хэлж болох юм болов уу гэж бодоод байна. Нөгөө талаасаа нэг юу гэдгийг. Одоо яг төрийн оролцох хязгаарлах нэг хэсэг байдаг. Тэр нь болохоор яг газар дээрх юу барьж болох вэ? Юу барьж болохгүй вэ? Эний даатс юу вэ гэдгийг тодорхойлж өгөөд хязгаарлалт байдаг байхгүй юу? Тэрийг бүсчил гэж нэрлэдэг. Zoning гэдэг. Америкийн их их газар тэр байдаг. Яг зарим мужууд нь өөрийн дүрмтэй болохоор байдаггүй. Тэгээ их бүсчилтэй газрууд яг нөгөө нэг хоорондын уялдаа холбоотой даацаа авч чадах үз утга учиртай нөгөө төлөвлөлтүүд явдаг газартаагаа уялдаатай. Монголд яг газар ашиглалтын гэж том дүр зургаараа байдаг гэсэн яг хэрэгждэг. Тэгээ бүсчлэлийг бас нэвтрүүлэх гэж ерөөсөж чадахгүй байгаа. Тэгээд чадах юм бол тэр чинь за энэ газар талбайд нэг гад тэдэн метр квадрат байрны илүү барихгүй гэдэг ч юм уу хязгаарлалт өгөх байхгүй юу. Одоо яаж ийм вэ гингүүд нэг гагаа авч нэг байшин барьчаад задгаа талбайг дахиж газар болгож хооронгоо дахиж нэг юм бариад ингээ хуваагаал нөгөө нэг жижиглээ яваад байдаг. Тэнгүүд анхны хөгцсөн даац тэр замын сүлжээний даац те бүх юмнууд хитэрчж байгаа байхгүй юу. Одоо зүгээр жишээ дуртах юм бол яг миний Нью-Йорк дээр ажиллаж исэн том блок дээр өгөгдсөн даацыг нэмсэн байхгүй юу. Тэр чинь бол бүсчлийн өөрчлөлтөйгээ бас баахан зөвшөөрлөд авна. Тэр өгөгдлийн даацыг нэмэгдсэний дараа метр квадратын нэмсэний дараа хэрэг хүн тэнд орж иж гэнээс шалтгаалаад тооцоолол яваад тэнгүүтээ метроны шатаар явах хүний тоо ихсэж байгаа учраас метро руу орох шатныхаа өргөнийг нэмэх хэрэгтэй гэдэг 1 метрээр тэр метроны шатныг өргөсгөж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө бид нар тэр дац гэдэг юм ерөөсөө аль талдаа бодохгүй. Одоогоосаа Улаанбаатарын хаан ч утсан ч гэсэн бүх юмнийхэн дац нь замын сүлжээ юу гэдэг сургууль цэцэрлэг бүх юмнууд нь хитэрсэн юм уу ямар ч уялдаа холбоогүй болчихж байгаа байхгүй. Одоо жишээлбэл зөв жишээгээр ярих юм бол хүн төгшил багтаагаар одоо өөрийнхөө суурь хэрэгцээг хангацдаг устанд ордог ч юм уу те хоол хүнсээ цугтуулдаг ч юм уу эсвэл гараад тээврийн ашигладаг ч юм уу тэр болгон дээр алдагдал багтай үр шиг багтай байх л үр шиг өндөртэй байх шаардлагатай байхгүй юу тэгэхээр цаг алдахгүй их зардалтай биш тэрийг максимайз хийгээд үр ашигтай болгож чадвал ер нь сайн хот болж байна л гэсэн үг. Би яг нэг хот төлөвлөлтийн яг мэрэгжилтэнтэй болцоо гэдэг утгаар хоёулаа одоо жишээ нь тийм боломж бололцоо тийм гаргалгаа гэхээс илүүтэйгээр зүгээр ярина яг Улаанбаатар хотын яг одоогийн энэ нэг юм буруу төлөвлөлтөөс үүдэлтэй бөөгнөрөл ер нь засрах боломжтой юу? Зүгээр л боломжтой үгүй гэдэг хариулт сонсох гэж байна. Би бол боломжтой гэж боддог. Тийм. Дэлхийн бүх хотууд чинь одоо байгаа болохоос өмнө амар том асуудалтай байсан шүү дээ. Ер нь хот төлөвлөлт авах гэдэг салбар үүсэх шалтгаан нь болохоор тэгээ Нью-Йорк ч юм уу, Лондон ч юм уу тэр тоогийн 20 дугаар зууны аж үйлдвэрчлэлтийн үед тал бүрээс хүмүүс ирж бөөгнөрөөд ямар ч стандартгүй байшинд, ямар ч стандартгүй орчинд заван амьдардаг ч юм уу те замраагүй амьдраад нөгөө өвчин гараад ийм нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болсон байхгүй юу. Тэндээсээ үүдээ за стандартчлах хэрэгтэй юм байна. Болохгүй юм байна гэдэг ингээд сайжруулад явсан. Тэгэхээр ерөнхийдөө бол 20 дугаар зууны эхэнд бол аюул том хотуудад бол бүгдээр аимшигтай асуудлууд бол байсан. Тэр хотууд ч бүр хэдэн саяараа те юу 1.5 сая хүн бол юу ч байхгүй юу. Тийм асуудлууд байж байгаа цэгцлээд авч болсон. Тэгэхээр манад бол бүрэн боломжтой. Улаанбаатар бол өгөгдөл бас байгаа. Тэгээ 1.5 сая хүн ам гэдэг бол
дааж давшгүй юм биш. Айгүй боломжтой гэж бодож байна. Тэгээ хот бол байнга өөрийгөө хөгжүүлээд сайжруулаа явдаг. Тэгэхгүй одоо ингээд болохгүй хайлаа гэж болохгүй л дээ. Одоо та Өмнө Говь аймгийн Хамбогд сумын хөгжүүллийн урд сур оюутлагын сан дээр ажиллаж байна л да. Энэ сангийн төсөл хэрэгжиж эхлэх мэдээж тодорхой хэмжээний шалтгаан шаардлагууд гарсан байх гэж бодож байна. За нэгдүгээр одоо шаардлага үндэслэл нэх юм бол мэдээж одоо оюутлагаа уурхаатай хамгийн ойрхон оршиж байгаа сум суурин гэдэг утгаараа бас тодорхой хэмжээний иргэдэд анхаарах шаардлагатай болсон учраас сангийн үйл ажиллагаа эхэлж төсөл хэрэгжиж эхэлсэн болов. Ер нь бол том дур зургаараа бол оюутлага Хамбогд тойрол байнга нэг холбоотой Хамбогдын газар нутаг дээр оюутлагаа тий оюутлага энд одоо угасаал ингээд урт хугацааны үед байна. Тэгээд Хамбогд сайн бол оюутлагад хэрэгтэй, оюутлагаа сайн бол Хамбогдод хэрэгтэй. Тийм учраас энэ хоёрын холбоо бол байнга байсан. Оюутлагаа анх бий болсон цагаасаа ч гэсэн Хамбогдын хөгжилд хувь нэмэр орсоор явсан, шууд болоо шууд бос утгаараа биднээс өмнө ч гэсэн аягүйх төсөл хөтөлбөрүүд хэрэгжээ те сургууль байгуулсан юм уу гэд зам байгуулсан гэдэг өчнөө бас хөрөнгө оруулалтууд бол байгаа. Яалтчгүй нөгөө Хамбогдын хөгжлийн талаар оюутлага сан гэдэг энэ өөрөө Монголд бас нэг тийм шин үзэгдэл гэж би хувьдаа харж байгаа хгүй. Тэнгүүт энэ жишээ нь юу гэдэг. За мэдээж яг оюутлага бол гадны хөрөнгө оруулалттай төсөл те. Мэдээж энэ дээр тодорхой хэмжээний тавигдах шаардлагууд, стандартууд гэж байдаг баг. Гэхдээ энэ одоо яг таны хариуцаж ажиллаж байгаа энэ сан юу гэдэг нэг франчайз гэдэг шиг заавал ийм гадны хөрөнгө оруулалттай ус нийгмийн хариуцлага өрөөнд ийм юм хийх ёстой гэдэг юмар ингэж хийгдэж байгаа ажил уу? Эсвэл зүгээр яг цэвэр яг оюу толгойн нийгмийн хариуцлагын хүрээнд хамгийн одоо ойрхон сумаа одоо хөгжүүлэхэд илүү түлхэж золё гэдэг ийм юу юм болоо ажил юм төсөл юм болоо. За би 2022 оны төгсгөлөөс эхлээд одоогийн ажилдаа буюу Хамбогдын хөгжлийн урт сур оюутлагын санд ажилласан. Тэгээд төслийн хувьд бол бас айгүй онцлогтой олон талаасаа ер нь бол оюутлагын компани Хамбогд сумыг буюу яг өөртөө хамгийн ойрхон сумыг хөгжихэд хувь нэмрээ оруулъя. Ер нь гэр бүл дээлтэй аюулгүй доктортой тийм суурин болгоод хөгжүүлэхэд нэмэр оруулъя гэдэг одоо сайн дураараа нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлж болно л доо. Оюутлагын яг орон нутаг тэгээд Өмнө Говь аймагт ерөөхдөө хөрөнгө оруулалт хийдэг янз бүрийн одоо арга замууд өөр бас нүд бат байгаа л да. Улсын байгууллага төслүүд гэж ингээд зөндөл. Жишээлбэл тий говийн оюу сан гэдээ явдаг 10 жил энэ жил ойр носон жил болгон 5-6 сая долларыг яг Өмнө Говь аймагт зарцуулдаг тий. Яг сангийн хувьд бол манай сангийн хувьд бол яг Хамбогд сумын төвийг яаж хөгжүүлж болох вэ? Тэрэн дээр нь ямар байдлаар хөрөнгө оруулж болох вэ гэдэг талаас нь илүү анхаарч ажилладаг гэсэн үг. Яг нэг талаасаа энэ бол яг нийгмийн хариуцлага бүрэн мөн. Бид нар бол Хамбогдын иргэдтэй ойрхон ажилладаг, Хамбогдын орон нутгийн удирдлагуудтай ойрхон ажилладаг, хамтарч бас зөндөө олон юм хийж байна. Нөгөө талаасаа бас урт хугацаанд оюутлагын ажилчид гэр бүлэрээ Хамбогдод суурьшихад тодорхой хэмжээний одоо бэлтгэл ажлуудыг бас хийж өгөх зорилготой гэж хэлж болно. Тэгэхээр ер нь бол төр хувийн хвшлийн хамтарсан нийгмийн төслийн хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Шийдвэр гаргах мөчөд ирчлээ. Одоо сумыг хот болгоод, суурин болгоод хөгжүүлэхэд оюутлагаа бүр яг ингээд тодорхой хугацаатай, хэмжээтэй, зорилготой тийм байгуулах хэрэгтэй байна гэдгийг миний бодлоор л яг оюутлагын удирдлагууд ойлгосон гэж ойлгосон. Тэгээд Монгол Улсын засгийн газар ч гэсэн ойлголтлаасаа нэгдсэн зүг рүү хараад тэгээд яг 5 жилийн хугацаанд 50 сая америк доллараар Хамбогдыг гэр бүл дээлтэй тийм яг орчин үеийн суурин болоход яаж дэмжиж үзүүлж болох вэ гэдэг талаас нь явсан байгаа даа. Тэгээд яг оюутлагыг бол уул уурхайн компани. Тийм учраас яг би даас нь нэгж байгуулъя, яг зорилготой бай. Сумын бодлогын бичиг болох хөгжлийн эрхээ төлөвлөгөөг нь уялдаж явъя гэдэг тэр чиглэлээ тодорхойлоод тэг бий болгосон байгаа даа. Тэгээд том дур зургаараа бол яг л нийгмийн юутай зорилготой. Тэгтээ би зөвхөн Хамбогдод ач холбогдолтой гэж юу бодхоо байсан. Яг тэгэхээр Хамбогдод жишг бүхий, жишг болох үз орон нутгийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд жишээ болоод ирэнгүүт тэрийг бусад орон нутагт Монгол улсын өөр газруудад хэрэгжүүлэх боломжтой тийм болох болов гэж хардаг болсон. Тэгээд манад оролцож байгаа гүйцэтгэгч байгууллагууд, хамтрагч нар ч гэсэн ер нь тэгж хардаг гэж боддог. Яг модель загвар олж болох уу гэдэг талаасаа. Сая таныг ингэж хэлэнгүүт би бодож байгаа. Хот төлөвлөлт гэдгийг бид нэр ерөнхийдөө нийтээр юу гэж ойлгодог вэ гэхлээр бүтэн байгуулалт гэж хараад байдаг шүү дээ. Гэтэл яг энд чинь бас давхар нөгөө нийгмийн ажлууд тэгээд дээрээс нь давхар нөгөө иргэдийн оролцоо, иргэдийн одоо нэг юм нийгмийн хариуцлага гэдэг юм чинь бас давхар ингээд яригадад явж байдаг. Тэгэнгүүт жишээ нь сумыг жишээ нь одоо яг нөгөө нэг хот төлөвлөлт гэдэг яг анхааштаас нь ингээд аваад үзэх юм бол бас магадгүй
яг зөвөр төлөвлөөд ингээд явах юм бол ирээдүйдээ хиттэй өстой жинхэнэ нөгөө бодит жишээ болж болох үс нэг тийм өгөгдөл гэж харахаар аваад байгаа байхгүй тий сумыг. Яг хамт сумн дээр ажиллахад давуу сул талууд бол байгаа. Мэдээж хэрэг яг нэг том давуу тал бол эн чинь Улаанбаатарыг хотод асуудал багтай юм хурдан шийдэгдэж болно. Нээлттэй тий үр дүн гарах айгу хурдан боломжтой байгаа. Нөгөө талаас сум маань ч гэсэн өөрсдөө орон нутгийн оролцоо одоо бүтээн байгуулалтад маш ихээр явагдаж байгаа учраас аль талаасаа зүтгээд явахд бол айгу үр дүнтэй байгаа гэж хэлж болно. Тэгээд бид нар нөгөө ойдлогоо яг манай сан байгууллагатаас өмнө судалгаа хийсэн иргэд бас яг Хамбогдын өөрөө оршин суугчид хот болох талаас юу гэж хардаг вэ гэхээр хүмүүс айгу дэмждэг. Өөрсдөө хот болох хүсэлтэй, хот болгох сонирхолтой, оролцох хүсэлтэй байдаг. Тэгээ тэр нас айгу том давуу тал гэж хэлж болно. Тэгээд Улаанбаатар шиг тийм бухшсан том асуудал багтай. Тэгээд дээрэс нь хөрөнгө оруулалт боломжууд ихтэй учраас айгу сайн жишг болохоор боломжтой. Тэгээд яг өөрөө хэлсэнчлэн энэ дээр бол одоо оюутлогын оролцооч, төрийн оролцооч те хувийн хвшлүүдийн жижиг бизнесүүдийн иргэдийнх нь өөрсдийн оролцоо маш чухал байгаа. Тэгээд зөвхөн бүтээн байгуулалт гэлтгүүгээр хүн ер нь одоо юу гэдгийг өглөөс ирээл бүтэн өдөр өнгөрөхөд юу хэрэгтэй байна те тэр бүхний чинь л тодорхой хэмжээгээр хот нь өгөх хэрэгтэй байхгүй юу. Тэгжиж өрсөлдөх чадвартай ээжиж тэгжиж амьдралын чанар сайжирна. Тэгэлээр ч одоо ерөөсөө гэр бүлийн хувьд бодоход бол өглөө босоод ажилдаа явах хэрэгтэй, ажлын байр авах хэрэгтэй. Хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт явах хэрэгтэй. Сургууль цэцэрлэгийн чанар сайн байх хэрэгтэй. Чанартай боловсрол хийх хэрэгтэй. Өвдгөл эмнэлэгт орчих хэрэгтэй. Эмнэлгийн боломж байх хэрэгтэй. Гараад алхахад зам байх хэрэгтэй. Юм байх хэрэгтэй. Чөлөө цагаа өнгөрүүлэхэд газар байх хэрэгтэй гэх тээ. Тэгээд тэр бүх юмнуудыг ер нь хангаж чадах тусмаа тэгээд тэрийг хангахад авахд илүү хүртээмжтэй, тав тухтай чанартай байх тусмаа тухайн газар илүү давуу тал болно л доо. Тэр болгоныг нь аль болохыг бүрдүүлэх гэж ер нь хичээж ажиллаж байгаа. Тэгээд тэрэн дээр цум орон нутгатайгаа бас нэлээд хамтраад ажиллаж байгаа. Тэгээд тодорхой үр дүнгууд бол гарсан гэж хэлж байна. Шинэ оюу толгой гэдэг чинь бүхэл бүтэн яг улсын эдийн засгийн бараг 10 орчим хувийг ингээ бүрдүүлж байгаа тийм том уурхайг түшиглээд бий болж байгаа гэдэг утгаараа бас чи ирээдүйд бас ингээл улам мэлэн нэг үнцэн нүсэн ч гэдэг юм уу яг хүмүүс амьдрах ингээд орчин нөхцөл нь бүрдэнэ гэхлээр хотыг шинээр бий болгож байгаа тохиолдолд тэнд яг тэр нэг эдийн засгийн эргэлт нь байх юм бол бас асар том давуу тал болдог. Тэр нь ялангуяа уул уурхай авах юм бол бүр том давуу тал болох боломжтой байх тийм. Альч газартай харьцуулахад бол Хамбогд бол давуу талтай байгаа да. Яагаад тэр ямар ч хотыг байгуулахад түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Хүн өдөр болгон хийх ёстой байх хэрэгтэй гэдэг чинь өглөө босоод ажилдаа явхад ажил авах хэрэгтэй. Хот байгуулалтын ер нь бол суурь нь бол ажлын байр гэдэг эдийн засгийн боломжууд. Тэгээ тэр боломжийг бол оюутлогоо одоо байгаа болохоор бий болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр хамгийн том хөдөлгөх хүч бол оюутлогын ажлын байр, эдийн засгийн дагсан эдийн засгийн боломжууд бол Хамбогдод аягүй том боломж болж байгаа. Гэхдээ урт хугацаанд оюутлогоог түшгэлж жагаад илүү одоо солонгоруулах, хөгжүүлэх, бусад ажлын байрыг нэмэгдүүлэх талаар бас анхаарах хэрэгтэй. Яг тэгэхээр ямар ч хот одоо нэг эдийн засгийн салбараар зөвхөн хөгжихлөөр аягүй эрсдэлтэй болчихдог байхгүй юу. Нөгөөх нь унуул яах вэ? Салбар нь яах вэ гэдэг тийм болчихдог. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бас солонгоруулж хөгжүүлэх бол чухал ажил бас байгаа. Тийм. Гэхдээ энэ бол бусад газрыг бодоход бас маш том давуу тал. 50 сая Америк долларыг сонсохоор мэдээж хин сонссон асар хэмжээний мөнгө шиг сонсогч илэн л да. Яг бодит байдал дээр 5 жилийн хугацаанд 50 сая Америк доллараар тухайн суурин хотыг хөгжүүлэх хэр хүрэлцээтэй байдаг юм бол. Сангийн үндсэн зорилго бол анханасаа гэдэг юм бүх юмыг хий гэж орж ирж байгаагүй. Ер нь бол дэмжлэг болъё, яг гол хэсгүүд дээр орж ирээ те. Каталист буюу бид нар монголоор хурцсуур гэж орчуулад байгаа. Гэтэ бас нөгөө талаасаа яг нэг юм юмны оч цог гэдэг штэ. Эхний юм суурийг бий болгохтон дэр нь асаагуур тийм болгож талаас нь харахад бол бас зүгээр гэж бодоод байгаа. Тийм утгаараа бол 50 саяар бас 50 сая Америк доллараар бас их хөрөнгө оруулалт хийж өгч болно. Тэгээд бид нар ч гэсэндээ аль болох хүмүүсийн хэрэгцээ шаардлага нь нийцсэн чухалчилж үзэж байгаа хөгжлийн түүчээ болох үйлсэм дээр оруулахыг боддог. Тэгэхээр тэр утгаараа болвол үр дүнгуудээ өгсөн гэж үзэж байгаа. Тэгээд мөн орон нутагтай хамтарч ажиллах тэр
явцад орон нутагч тэр манай санж тэр айгүй хэм хамтарч суралцаад орон зайгаа олж хараад тэгээд хоёр талаасаа нөгөө хүч мөнгөө те энерги зөв зарцуулаад ирэнгүүт бүр ингээд нөгөө үр дүн нэгсээд сайжраад байгаа гэж харж байгаа л да. Одоо яг бол хүн ам нүүж эхлээд хувийн хвшлийн оролцоо бүр сайжирчих юм бол бүр л илүү үр дүнтэй болох гэж харж байгаа. А яг манай хувьд бол яг нэг давуу шин чанаруудыг агуулсан юмнууд бол байгаа. Жишээлбэл биднэрт өөр ингэсэн хөрөнгө оруулалт байна те. 5 жилийн хугацаанд 50 сая Америк долларын хөрөнгө оруулалтыг яг төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд зарцуулна гэдэг. Нөгөө талаасаа биднэрт бас боловсон хүчин байна. Манай баг бол бас гайгүй чадвартай хүмүүсээс бүрдсэн учраас бид аль болох жишг болох үз сайн төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийг зорддог. Тэр маань өөрөө бас орон нутагт хэрэгжээд үр дүнгээ өгөх юм бол өөр бусад Улаанбаатар бас гаднах орон нутгийн сумууд онцруудад хэрэгжих боломжтой байдал ч юм уу те. Тэрнээс тэрүүгээр нас харуулах том үр дүнгууд бол байгаа. Тэгэхээр яг энийг одоогоор бол энтэй адилхан ч юм уу энэ хамгийн сайн гэж хэлж болохгүй. Гэхдээ бид нар бол нэг анзаарч байгаа юм бол энэ бол ажиллаад эхэлсэн. Үр дүнгээ өгөөд эхэлсэн. Хамбогдын хүн ам жишээлбэл 2018-аас 22 онд дунджаараа 100 хүнээр багассан байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь сүүлийн 2 жил 23 24 онд нийлээд 1000-аар өссөн байгаа. Тэгэхээр тэнд хүмүүс ингээ боломж байна юм байна гэж хараад байгаа шүү. Бидний анзаарж байгаа ч гэсэн сумын хөрөнгө оруулалт бас маш сайн нэмэгдсэн оюутлагын татвар юмнууд орон нутг руу сайн яваад нөгөө талаасаа хувийн хвшлийн хөрөнгө оруулалтууд ч гэсэн нэлээд ихсчээд байгаа. Яг тоо хэмжээ бол надад бол алгаад. Гэтэ одоо жишээлбэл суман дээр сос медикагийн салбар байна, эрүүл CU-ийн салбар байна. Яг иймэрхүү төрлийн үйлчлэгээтэй хувийн хвшлийн хөрөнгө оруулалттай сум бол Монгол цөөхөн л баг. Одоо чинь тийм олон улсын CU бол олон улсын. За тэнгуүлээ тэр нөө сос медикал гэдэг чинь болохоор бас л яг нэг хувийн хвшлийн эрүүл мэндийн салбар. Тэд нар бол хизээч ашиггүй газар руу хөрөнгө оруулалт хийхгүй л байх л та тий. Тэгэхээр энд ирээдүйн байгаа гэдгийг аль үшээ олоод харчихсан. Тий. Энд бол боломж байна. Моментум тий яг нэг үе мөч нь гарцсан байна. Ирээдүйн гэж хараад байгаа. Тэгэхээр тэг яг нөгөө талаас бид нар бас нэг сүүлийн үед бас анзаарч байгаа юм нэг бол орон нутгийн бусад сумаас ч юм уу тий газруудаас манахтаас аюу уулзалт зохион байгуулж байгаа. Танах яаж одоо төр хувийн хвшлийн хамтарч ажиллаж байна. Эндээс бид нар юу сурч болох уу? Яаж ийж ийн гэдэг тий. Тэгээд бид нарт бас одоо нэг давуу тал нь бол сум ч өөрөө бас нөгөө боловсон хүчний хэрэгцээ орчны хязгаарлалтуудаар зарим нэг хязгаарлалтуудаа учраас бүх боловсон хүчин байх боломжгүй. Тэнгүүд манахаас одоо яг инженерийн дэмжлэг тусламж өгөхөд яаж дэмжиж болох уу? Яаж хамтарч ажиллаж болох уу гэдэг тийм техникийн тусалцаанууд, чадварын тусалцаанууд бас айгүй оруулж ирэх гэж хичээж байгаа. Яагаад тэгэхээр бүтээн байгуулалт инженерүүд айгүй чухал, нарийн мэргэжлийн чухал, цаашаа бүтээн байгуулалтаа авч явахад үйл ажиллагааны одоо тий янз бүрийн төрлийн хүмүүс хэрэгтэй болно. Тэр болгон дээр бид нар аль болох гүүрэн болж ажиллахыг боддог. Төсөл эхлээд 3 жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд ололт амжилтууд ч байгаа. За яг тулгарч исэн томоохон саад сорилтууд ч гэсэн байгаа. Тэр талаасаа дурдаж гэж. Яг одоо би ч одоо бас харьцангуй яг би гэр хорооллын төслүүдээр ажиллаж байсан. Нийгмийн төслүүд ингээд юмнууд хийж исэн. Хэмжээ дамжааны хувьд бас яг жижигвтер ч юм уу эсвэл дандаа нөө төлөвлөгөө шатанда яг гүйцэтгэх шатанда орж үзээгүй ч юм уу ингээд өөр юм хийж агаад яг энэ ажил дээр орж ирээд би төлөвлөгөөнөөсөө ахуулаад дуустал нь явж үзсэн байхгүй юу. Тэгээд яг тэрийг юм богино хугацаанд харахад чинь хүнд айгүй урам зориг өгдөг юм билэ. Тэгээд манай баг хамт олон намайг хэлэхэд бид нэр тавуулах навсан офис ч байгаагүй ер нь яаж юм хийхээч мэддэхгүй айгүй тийм баг арайч тгээс эхэлсэн гэж болохгүй баг. Гэхдээ ер нь бол их багаас эхэлсэн. Тэгээд яваад за бид нар ямар ч зин ингэх систем байна. Зураг төслөө хийчлээ. Одоо гүйцэтгэгчээ шалгаруулчлаа. Явцаа хийчлээ. Тэгээд яг паркийг ингээд бий болгоод дотор нь ороод хүүхдүүд тоглож байгааг хараад те шөнийн 1 цагт хүүхдүүд гэртээ арахгүй нөгөө тоглоомын талбай дээр ингээд бороо орж яхад тоглож байгааг харахаар бол маш том урам зориг авт юм билэ. Тэгээд очиод яг хүүхдүүдтэй харангууд бид нэр байнгын дэрдэг ингэдэг тэгдэг гэдэг. Тэгээс ингэчүүл зүгээр тэгчүүл зүгээр ч гэх юм уу. Ингээд яг ингээд хүний амьдралд бодит өөрчлөлт болох уу юмыг бүтээсэн хамт олон тэрний нэг хэсэг байсандаа бол айгу том урам зориг надад бол том туршлага болсон гэж хэлж болно тий. Энэ бол одоо яг нөгөө сангийн бүтээн байгуулалтуудын нэг цэцэрлэг төрөлний. Энэ доторхын юу нь яаж тогтчихсон юм бэ? Доторхын бид нар ер нь бол гол санаа нь залуучууд, хөгшчүүд те хүүхдүүд ер нь цагаа өнгөрөх боломжтой, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой байхаар дизайн загвар гаргасан ер нь санаа нь болов. Бүр парк гэдэг юутай юм шүү дээ. Тэгээд
ногоон байгууламжийг бас яг өмнө эн чинь угаасаа 10 жилийн өмнө Rio Tinto оюутлогоо хамтарсан одоо цэцэрлэг төрөлн байгуулж өгсөн. Тэгээд тэрний ногоон байгууламжуудыг бид нэр ерөөсөө хөндөөгүй яг тэрийг нь хадгалж үлдээд нэмээд тэгээд бусад хэсэг нь бол ер нь бол бүрэн тохижуулсан. Хизээ яг юу яасан? Бүтээн байгуулалтын ажил дууссан. Бид нар 24 оны ер нь намар гэхэд дууссан байсан. Тэгээд яг нөгөө Хамбогдын 100 жилийн концерт дээр яг энэ талбай дээр хийжсэн. Тэгээ яг бас зорилго нь болохоор яг концерт тоглолт юмнууд болоход боломжтой. Дээрээс нь нөгөө говийн онцлогч нь айгүй хурц нартай шүү дээ өдөртөө. Тэгэхээр хүмүүс хөвчлээ өдрийн цагаар талбайг ашигладаггүй байсан. Тэгээ аль болох юм нөгөө юунууд оруулах гэж хичээсэн байгаа. Яг юм нөгөө дээвэртэй, сүдвчтэй хэсгүүд. Тойрцсон дугуун зам тэгээд ягуун хүний гүөх зам байгаа. Тэгээ яг бид нэр хүмүүсээс сонсоодсэн чинь нөгөө алхдаг хүмүүс энэгээр их алхдаг ингэ яагаад тэр энэ яг зориултаар хийсэн эрзэн талбай дээр явхлаар хөлн өвдөхгүй айгу зүгээр нэ гэдэг юм байлээ. Тоглоомын талбай дээр бид нар нэлээд ач холбогдол өгсөн юм аа. Энэ нөгөө Дан улсын компани гэдэг брендийн тоглоомын талбайг юу асан оруулж суйрлуулсан. Тэгээ яг эн чинь яг л хөгжсөн улсууд Австрали, Америкийн нийтийн талбай дээр яг байж идэг тоглоомын талбайнууд. Тэгээд давуу тал нь гэвэл нөгөө чанарын баталгаатай, дээрээс нь материал хийцэл нь бат бихтэй. Тэгээд юу яд юм бэлээ. Ер нь тоглоомын талбай чи хүүхдийн эрүүл аюул гэдэг. Орон нутгийн удирдлага, за төрийн захиргааны байгууллагууд, хувийн хвшил, сангууд одоо та бүхний хамтарч хийж байгаа ажлын одоо эцсийн зорилго хэрэглэгч нь яалтчгүй оршин суугчид иргэд болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр иргэдийн өөрсдийнх нь оролцоо чухал байх гэж нэгдүгээрт бодож байна. Хоёрдугаарт яг энэ Хамбогд сумын иргэдийн одоо сэтгэлийг та нар сонсож үзсэн. Хэр сэтгэл хангалуун байх вэ? Яг юун дээр бол таны яг зөвж хэлсэн зөвлөлтөө ерөөсөө л эцсийн хэрэглэгчд болвол энд амьдарч байгаа хүмүүс те. Тэгээ магадгүй ирээд нүүж ирэхийг сонирхох хүмүүс бас орж ирнэ. Яг иргэдийн оролцоог бол бид нэр дэмжих гэж бас хичээж байгаа. Тэгээ бид нэр хөгжил оролцоо түншлэл гэд товчсон нэрээр хот гэдэг хөтөлбөр бас явуулдаг. Гол санаа нь бол иргэд өөрсдийн санаачлагаар нийгэмд хэрэгтэй сайн дурын төсөл хөтөлбөр санаачилж орж ирвэл тэр төсөл хөтөлбөрүүдийг бид нэр одоо чадварын хувьд эсвэл санхүүжилтийн хувьд хамтарсан байдлаар дэмжиж өөрсдөө хөрөнгө оруулалт сумдаа хийдэг тийм байгаа. Тэгээ энэний дагуу бид нэр 12 бүлэг хүмүүсийн төслийг 12 төслийг хэрэгжүүлсэн. Тэгээд урлаг уран сайхан хүүхдүүдэд чиглэсэн орчин нөхцөл эрүүл мэнд рүү чиглэсэн ингээд төслүүд явуулсан. Тэр хэмжээгээр хүмүүсийг бас нөгөө нэг нийгэмд идэвхтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэрийг идэвхжүүлэх сонирхолтой гэсэн үг нь бол гоё юм гэвэл тэгж илүү сэтгэл авахаасаа илүү түрүү нөгөө хэлсэнчлэн хүмүүс яг очиод ашиглаж байгааг нь хараад тэгэл айгу за ер нь хүрсэн байна, болцсон байна гэж хардаг. Одоо бид нэг 3-4 шинэ бизнес баг 5 шинэ байна уу шинэ бизнес бий болсон тэр зээлийн дагуу. Тэгээд тэр шинэ бизнесийнхаа нээлтэнд урилгад очин. Тэгэхээр ч бас сонирхолтой ах өмнө нь байгаагүй. Тэгээд одоо яг ингээд төслийн дагуу бас ороод ирчихлээр сонирхолтой байд юм билээ. Бүтээн байгуулалт талаасаа гэж харж болох уу? Зөвхөн бүтээн байгуулалт гэлтгүй. Ер нь бол босод одоо манайх чинь товчхондоо бол үйл ажиллагаа 3 чиглэлээр явж байгаа шүү дээ. За. Дэг бүтэц бүтээн байгуулалт буюу одоо яг барилга, зам юу те нийгмийн төсвүүд буюу яг эрүүл мэнд боловсролын хөтөлбөрүүд, чадваржуулах хөтөлбөрүүд байгаа. Энэ болохоор яг л нөгөө төрийн үйлчлэгээний чанарыг сайжруулах, тэрийг хүртээмжтэй чанартай болгоход бид нар яаж тусалж болох вэ гэдэг талаас хардаг. Гурав дахь нь болохоор бизнес хөгжил буюу эдийн засгийг яаж одоо илүү их өргөжүүлэх үү, хувийн хвшлийг дэмжих үү гэдэг талаас нь хардаг байгаа. Тэгэхээр аль тал дээр бид нар бол төртөө бол маш нийгмийн хөгжил гэдэг бол өстой бас маш гоё үнцэг шүү дээ. Жишээ нь энэ дээр та нэг жишээ аваад ярих юм бол тэгээ юун дээр манайх нөгөө одоо яг Хамбогдын иргэд ингээд хүмүүсээс ер нь судалгаа авангууд яг хамгийн чухал орж ирдэг юм бол ерөөсөө эрүүл мэнд боловсролын чанар хүртээмж байдаг байхгүй юу. Ерөөсөө л монголчууд тэгээд одоо шинээр нүүж ирэх гэж байгаа хүмүүс оюутгаагийн ажилтаас ч гэсэн судалгаа авахд эрүүл мэнд боловсролын асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэдэг. Ерөөсөө л монголчууд гэр бүлэрээ хаана амьдрахаа шийдэхэд юу хийхээ шийдэхэд ер нь бол эрүүл мэнд боловсролын чанар хаана юу байна гэдгээс аягүй чухал болсон юм байна. Тийм учраас манайх яг энэ боловсрол дээрээ нэлээд анхаарч үзсэн эрүүл мэндээр аль алин дээр нь том судалгаа хийгээд яг сумтайгаа бүхлээр нь харсан тийм бодлогын бичиг амьтад хийгээд тэрийг батлуулаад ингээд явж ин л да. Яг боловсролтой бид нар бол олон жижиг төсөлбөрүүд хийсэн байгаа. Тэгээ тэрнээс жишээ дурдах юм бол яг сумын бүх цэцэрлэгүүд дээр амьдралын мод гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр нь болохоор яг юу те багш эцэг оролцоог нэмэгдүүлэх юм том юутай те хичээлийн хэрэгслүүдтэй болгодог тэрүүгээрээ дамжуулж хүүхд сурах
сонирхол нэмэгддэг гэх мэт чинь тиймнүүд орсон байгаа. Одоо ахлах ангийнхын зориулсан Томужин гэдэг хөтөлбөр явсан тэрэндээ хамтраад тэрний гол зорилго бол гадагшаага сургууль руу материал өгч явахад хүүхдүүдийг бэлдэх гээд тэгээд 23 оны үр дүнгээр бол 5 хүүхэд хятад Солонгос руу явсан. Одоо энэ жилийнхаас бол нэг хүүхэд бас Америк явах бас боломжтой юм шиг харагдаж байна гэх мэтчлэн. Тэгээд сумын хүүхдүүдийн хувьд бол тэр зөвхөн одоо үр дүн гарахаас өмнө бусад хүүхдүүдэд энэ бас боломжтой байт юм байна. Ингэж бас одоо томоорс гэж болох юм байна гэдэг тийм уран зориг өгөх зорилготой гэж харж илж болно л доо. Эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх гэдэг дээр би төрийн бус байгууллагын статустай газар ямар одоо бодлохоор юу яаж одоо эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах юм бол гэдэг санагдаад байна. Тийм дат чи яг тийм нөгөө энэ чинь айгүй нарийн мэрэгжил учраас зүгээр ингээд шууд юм хийж болтгүй юм байл л да. Шууд эмнэлэг барьчих болохгүй тийм. Энд чинь боловсрогчийн шаардлагатай ч гэсэн юм уу. Өөрийнх нь эрүүл мэндийн төв болсон лен том бүтээн байгуулалттай одоо энэ оюутлогоо цагаан хатны олон мянган хүмүүст ингээд үйлчлээд ингээд бас үздсэн туршлагатай бас газар л да. Тэгээ бид нар бол яг сумын эрүүл мэндийн төвийг нөгөө сайжруулах одоо тоног төхөөрөмжөөс ахуулаад чадах дээрээс нь одоо дотоод зохион байгуулалт менежмент гэдэг олон төрлийн орсон тийм 2 жилийн хөтөлбөр ерөөдөө боловсруулаа явж байгаа. Тэр нь гэхдээ зөвхөн бид нар хийхгүй бас л сумтайгаа хамтарна. 23 онд яг үйл ажиллагаа эхлэнгүүтээ сумын өөрийнх нь эмнэлгийн дулаалга, фасад, цонх, дээвэр тэ бүтэн засвар гадна талын засваруудыг хийсэн байгаа. Тэгээд сумын эмнэлгийн ерөөдөө дулаан 5 тухтай байдал, аюулгүй байдал тэгээд эрүүл ахуй цэвэрхэн байдлыг сайжирсан. Яг тэр бол яг цэвэр бүтээн байгуулалт талаас явцсан юм. Тэгэхээр одоо бол яг хөтөлбөр чанарын асуудлын юмнууд яригдчих эхэлнэ гэсэн. Яг сумын эрүүл мэндийн төв одоо бидний харж байгаа 3 байшингийн засвар юм дээр 23% ер нь оролцсон байгаа. Тэгээ энэ дээр бол сумын эрүүл мэндийн байдлага өөрөө анх баригдахдаа ямар ч дулаалгагүй баригдсан байсан. Тэгээд бид нэр орж ирээд дулаалгыг хийгээд цонхын солиод, хаалгын солиод, фасадын солиод, дээврийг бас засч анзлаад энэ одоо харагдаж байгаа машин зам зогсоол, явган хүний зам гэрэлтүүлэг гэдэг зохицоор нь гаднах цослыг нь бол хийж гисэн байгаа. Тэгээ яг хүмүүс одоо бол ажилчид болоод үйлчлүүлэгч нар бол дулаахан тогтоо болсон. Дээрээс нь цэвэрлэгээ ариун цэврийн байдал одоо шороо босох байдал гэсэн багассан гэдэг айгүй онцгойтой байгаа л да. Эрүүл мэндийн салбар гэдэг чинь одоо энэ нарийн мэргэжлийн эмчнэр одоо хүний нөөц гэдэг юм уу тий ажиллах хүчний маш тийм нарийн шаардлага тай тийм салбар шүү дээ тий. Яг эмчнэрийг бэлтгэх тал дээр одоо эмчнэрийг бэлтгэж хэрэгтэй бас мөн татах хэрэгтэй байгаа. Орон нутгийн хувьд нэг онцлог нь бол бас нутгийн ишиг гээд төвийн нөгөө аймгийн нэгдсэн байдлаар төрийн ажилчдад нэмэлт санхүүжилт өгдөг. Тийм болохоор бас тэрний дагуу гайгүй болсон хүчин бол эрүүл мэнд болоод сургуулийн үйл ажиллагаан дээр орж ирэх бас талтай байгаад байдаг тий. Тэгээд яг цаашдаа болвол доктортой үйл ажиллагаатай дээрээс нь сум орон нутаг өөрөө илүү амьдрахад таатай болоод ирэнгүүт илүү сайн боловсон хүчингүүд өөрсдөө нүүгээд ирэх бас орон зайг нээх ах л та. Одоо чинь 5-2-ын ярилцлагыг үзээд иргэд гайхчихж магадгүй л те. Яг үг гэхэлэр тухайн аймаг орон нутагт сумын хөгжил бол төрийн бодлого одоо төрийн зохион байгуулалт төрийн хөгжлийн бодлогоор ингээд угаасаа бүтээн байгуулалт шаардлагатай бол тэрийг бий болгоод ингээд явна гэдэг төрийн бодлого ингээд явж байгаа. Гэтэл энэ дээр сангийн үйл ажиллагаа орж ирээд ингээд давхар ингээд явхлаар энэ одоо яг бид шууд утгаар ойлгох юм бол төр хувийн түншлэл гэдэг юм ингээд давхар ороод ирж ил байгаа юм л та. Гэхдээ яагаад энэ одоо сумын хөгжилд өөр ингээд олон улсын компанид тодорхой хэмжээний хөрөнгө оруулаад хөгжилд нь ингээд хувь нэмрээ оруулаад байгаа юм. Энэ юу нь ямар зорилготой юм бэ гэж бодож байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй л дээ. Яг уу сум бол маш их бүтээн байгуулалт хийж байгаа. Одоо сургууль барьж, цэцэрлэг барьж, музейтэй гэдэг олон юмнууд явж байгаа. Гэхдээ манайх ч гэсэн одоо чивэл юу ярьж байгаа шүү дээ. Зам барьж, цэцэрлэг түрээлэн барьсан, спорт цогцлбор одоо барьж ийн гэдэг. Гэхдээ бид нар ингэж харддаг. Энийг бол аль болох хөгжлийг наашлуулж байгаа байхгүй юу? Хөгжлийг урагшлуулж байгаа, хурцсаж байгаа. Түүнээс биш магадгүй сумын төсвөөрөө ингээл жилээр баг-багаар яваал бас хүрэх газараа хүрэх л бах. Гэхдээ бид нарт чинь нэгэнт нэг амьдрах юм чинь тэр боломж, тэр хугацааг аль болох наашлуулвал
тэр хэмжээгээр бусад хөрөнгө оруулалт нэмэгдээд хүмүүс нүүж ирээд тэр ингээд боломжууд бий болох хэрэгтэй байхгүй. Тэгээ тэр боломжийг наашруулж өгч байгаа нэгт, хоёрд биднэрт бас хувийн хвшлийн давуу талууд байна. Одоо жишээлбэл аль болох чанартай сайныг дэвтрүүлэх, аль болох өсөлтөхүүц жишг болох юмнуудыг оруулж ирэх гэж хичээж байгаа. Тэрийг бас яг төрийн өөрийнх нь журам юмны дотор бас тэр болгон хийх төвхтэй байдаг. Хичнээн хийх зорьсон ч гэсэндээ заримдаа хязгаарлалтууд тараад боломжгүй байдаг ч юм уу те. Тэрэн дээр айгүй том боломж гэж хараад байгаа. Тэгээ бидний хувьд бол ер нь бол манай хийж байгаа төсөлбөрөө давхцсан зүйл бол байхгүй. Яг л сум орон нутгатайгаа байнга уялдаа холбоотойгоор, байнга зөвлөлтөө те. Бид нар энийг хийвэл яаж гин, ингэж хийвэл яаж гин, ингэж хамтруул яаж гин. Одоо тэгвэл манайх энийгээ хийгээд өчвөл одоо үгүй цэцэрлэгтрүүл ингээд засаад өчвөл хот огчлол дээр бүгдээр анхаарья. Тэг хот огчлолынхаа үйл ажиллагааг хамтдаа хөгжүүлээ ч гэх юм уу те. Тэгээл тэгэл хамтраад явж байгаа. Тэгэхгүйгээр угаасаа урагшлах ямар ч боломж авахгүй аль аль талдаа. Тийм учраас ер нь бол яг нэг зорилгын төлөө хоёр талаасаа зэрэгцээ орж ийнэ л гэсэн. Энэ төслүүдийг эхлэхээс өмнө бид нар боловсролын, эрүүл мэндийн, бизнес хөгжлийн тэгээд ерөнхий байдлаар хам бүгдийн иргэдийн өөрсдийнх нь одоо хот болоход шаардлагатай хэрэгцээ шаардлагыг тодорхойлох тийм судалгаанууд хийгдсэн. Тэгээд оюутлахын бас ажилчдаас хам бүгд рүү та нүүх үү, яавал нүүх вэ те гэдэг тиймэрхүү асуудлууд явсан байгаа даа. Тэгээд энэ дээрээ үндэслээд бид нэр за ер нь бол эрүүл мэнд боловсрол чухал юм байна. Чөлөө цагаа өнгөрөх газар чухал юм байна. Яг сумын иргэдэд бол зам аягүй чухал юм байна гэдэг тодорхойлолтууд ерөөдөө гаргаад ирсэн. Тэгээд тэрийг бид нэр баттгаж орон нутгийн удирдлагууд те аймгийн удирдлагууд ерхий төлөвлөгөөний төлөвлөгөөтэй ерөөдөө уялдуулаад за сум дээр энэ ажлууд хийгдэж байгаа бол бид нар энэ ажлыг хийя. Одоо хүн нүгэд ирэхэд болвол хамгийн чухал нь дараагийн ээлжинд одоо юу гэдгийг те орон сууцны бүтээн байгуулж идэх юм уу эсвэл хөнгө үйлдвэрийн юу ч гэдэм үү тэдэр нь чухал юм байна гэдэг үзэнгүүтээ хэсэгчлсэн ерхий төлөвлөгөөний бодлогын бичвэрт хийх ч юм уу гэд нөгөө хамгийн наан хэрэгтэй байгаа юмнуудыг тодорхойлоод тэрийг оролцогч талуудтайгаа зөвшөлтсөө шийддэг гэж хэлж болно. Та бүхний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд мэдээж хэрэг олон улсын ч юм уу тэр байх ёстой чанар стандартаа хангаж байгаа ах гэж бодож байна. Ер нь бол манай зорилго том дур зургаараа хийж байгаа бүх юмаа аль болох те Монголын олон улсын юмаа биш юмаа гэхэд Монголын дээгүүр орох стандарт барихыг хичээдэг. Тэр болгоноор бас яг үлгэр жишээ олох стандарт хүрэхэд заримдаа бас эрсдэлтэймүүд байна л да. Одоо яг ингээл орон нутгийн онцлогч гэдэг юм уу зарим Монголын нөхцөлийнх нь хязгаарлалтууд орж ирээд боломжгүй байх байгаа. Гэтэл аль болохыг хийж хичээж байгаа. Тэгээд бид нар юун дээр зам дээрээ жишээлбэл усны хаялгын те ус зайлуулах систем бүгдээр нь суйрлуулж өгсөн. Орон зай талбай байвал бүгдээрэн дээр нь явган ууны зам тэгээд тусдаа дугуйн зам төлөвлөсөн гих мэтчлээ ингээд оруулж ихийг боддог. Одоо бүр яг энэ тойрог зам нь болохоор сангийн төсвөр сумаа тойрж байгаа юм уу тий? Яг хоо энэ бол нөгөө 24 онд дууссан 8 км зам байгаа. Ер нь бол одоо энэ шинэ бүтээн байгуулалт ирж байгаа хэсгийн тойрог замын ингээд ерхий их хэсэг нь орсон гэсэн үг. Ийшээгээ нэг урсгалтай нөгөө талдаа бас нөгөө урсгалтай зам. Тэгээд хоёр талдаа явган дугуйн замтай. Тэгвэл дотор хэсгээрээ бас ахаа явган замтай. Ус зайлуулах системтэй. Ус зайлуулах систем маань тэр одоо харагдаж байна да. Траншаатаа авж байгаа. Тийм. Үерийн ус. Тий одоо борооны усыг ер нь бүгдийг зайлуулах зорилготой. Тэгээд одоо цахилгаан гэрэлтүүлэхтэй газар доорх одоо түнэлийн системнүүд нь орцсон явж байгаа гэсэн үг. Тэг яг би бас энэ зам дээр нөгөө нэг одоо аль болох бүх юм стандартаар хийх гэж зорьсон. Автобусны буудлуудаа оруулсан яг ерхий төлөвлөгөөний дагуу. Тэгээ та нараа анзаарж байгаа хин нөгөө юу яаж байгаа? Явган үний бууж байгаа хэсгийг ч гэсэндээ яг налуулга гэдэг яг зөв хийгээд. Тэгээ манай энэ боржуур бас нөгөө хэвлэмэл боржуур болохоор ийм урт уртаараа одоо 2 метрээр ингээд уртаараа явцдаг. Тийм биш үү те? Өнцөг нь ингээд явцдаг. Шууд эндээ явчих тойруулаад хэлж тийм биш үү те? Яг замдаа тойруулаад. Логин бас яг манай гүйцэтгэгч оруулж ирсэн байгаа. Тэгэхээр айгүй тийм 5 тухтай ер нь бол стандартаа хангацсан зам болж чадсан. Суманд тэгтээ ер нь яг ингээд дугуйн замын шийдлийг хийгээд өгнө гэдэг бол иргэдийн хувьд бол асар том юу болчихж байгаа бах тий. Тэр чинь дугуй чинь бас нэг тээврийн хэрэгслийн нэг төрөл шүү дээ тий. Тэгээ нөгөө сум чинь бас чиг харьцангуй жижигхэн тий. Хомигдмал юм чинь нэг газараас нөөц рүү өрөхөд яг ингээд дугуйн замтай байхлаар тий. Иргэдэд бас айгүй таатай. Ер нь бол нөгөө одоо зөвхөн байгаа 9500 гэлтгүүгээр цаашаас хүмүүс өсөж дэвжихэд тий. Янз бүрийн хүмүүс явахад гэдэг боломжтой байдлаар бас
дугуйн замыг аягүй сайн нэвтрүүлж гисэн байгаа даа. Тэгээд ер нь бол газрын хэмжээ олгогдсон бүх газраараа дугуйн зам хангалттай орсон. Тэгээд дугуйн зам нь бас стандартынхаа дагуу машин замынхаа зэрэгэлдээ тэгээд явган оны зам ингэж дараалалаараа орж ирж байгаа. Бас иймэрхүү нэг нюансууд бас гарч ирдэг юм лээ. Хамбогд сум өөрөө 100 жилийн түүхтэй ингээд та тэр өмнө зөндөө ярьсан. Тэнгүүд оюу толгоос ч өмнө Хамбогд ингээд байсан байж таарах гэдэг. Гэхдээ эн чинь бас нэг одоо тухайн суурин газар одоо хөгжлийнхөө хурдыг олох тэр нэг цаг үе гэж байна шүү дээ. Тэр нь бол мэдээж сүүлийн одоо жишээ нь 10 20 жилдээ илүү тэр тоологдох байх л та. За 10 жил дээрээ гээд ингээд аваад үзэх юм бол Хамбогд сум сүүлийн 10 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд одоо бүтээн байгуулалт талаасаа ч тэр хүн ам талаасаа ч тэр ингээд өсөж хөгжөөд явж байгаа гэж үзэх юм бол Хамбогдын хөгжлийн тулгуур оюутлогоо сангийн одоо үүрэг оролцоо ер нь хэр нөлөөтэй байгаа гэж одоо яг тэр ингээд сангаа удирдах төслийн удирдах явж байгаа хүний хувьд та одоо нэг тийм бахархал талаасаа хэлэх юм бол түрүү хэлсэнтэй би нөгөө хүн амын өсөлтийн юг хараад бид нар яг ихний байдлаар дата мэдээлэл цуглуулчлаа л да. За яг ямар хуу үр нөлөө авчирсан байна, юу болж байна гэд. Бид нар бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаа тодорхой хугацаатай. Сумын бас өөрийнх нь хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд бас их сайн өссөн байгаа. Энэ нь бол татврын өөрчлөлт, татврын хуулийн өөрчлөлт, дээрээс нь оюутлогоо өөрийнх нь хөрөнгө оруулалт, хүний уурхай нээлтмэлт гэдэг олон юмнууд тавцаж орж ирээд одоо сум бол маш сайн өөрийн төсөвтэй. Тийм газар болсон. Тийм учраас сүүлийн бас 2 3 жилийн бүтээн байгуулалт аягүй эрчимчсэн байгаа. Тэгээ дээрэс нь бас нөгөө улсын бодлоготой бас явж байгаа шүү дээ. Яг орон нутгийн өмнө говьчтой төсөө өөрөө бүрдүүлдэг амар байна. Орон нутгийн юутай статустай хот болох ер нь бол зам нь эхэлсэн явж байгаа. Тэр ингээ олон талаасаа яваад байгаа л да. Тэгээд тэрэн дээр ч гэсэн оюутлогоо яг тэрэн дээр энэ өөрчлөлтүүдийг мэдрээд ороод тэгээд ингээ сайн дураараа санхүүжилт өгөөд орж байгаа нь бас өөрөө нөгөө мессеж болдог шүү дээ, тийм нийгэмд тэгсэн болов уу гэж би хараад байгаа. Тийм учраас яг хувийн хвшлийн хөрөнгө оруулалтууд ч гэсэн дагаад нэмэгдсэн. Одоо оюутлогоо жишээлбэл яг дараагийнхаа ингээд бүр тодорхой ажилчид гарах төлөвлөгөө мөлгөмнүүд нь ойрхон болоод ирэх юм бол бүр ч илүү хүмүүс хөрөнгө оруулалтаа нэмээд өөрсдөө ирээд энэ боломжийг орон зайг хараад ирэх байх. Тэр яг тэр утгаараа бол сан бол айгүй том сигнал мэдээлэл болсон гэж бодож байгаа. Тэгээ тэр хэмжээгээр бид нар ч гэсэн хийж байгаа юмнуудыгаа айл болох жишг те. Тэгэхээр энэ олон юмнууд чинь ингээд хоорондоо зэгцэж тараад тэрэнд нь яг манай сан яг цаг хугацаагаа олоод бас ороод ирсэн болов уу гэж хараад. Хамбогдын хөгжлийн хурд сур оюутлогоо сан хугацаатай юу? 23 оноос яг 1 сараас эхэлсэн гэж үзээд 5 жилийн хугацаатай буюу 27 он дуусахад ер нь бол гол үндсэн зорилгоо биелүүлсэн байх хэрэгтэй гэж харж байгаа. Одоо ингээд 25 он шавтарч байна. 26 27 гэдэг 2 жилийн хугацаа биш үү те. Тэгээд эн чинь бас анханасаа эхлэхдээ нэг тодорхой хэмжээний зорих цэгтэй байсан баг хэр амжилттай явж байгаа вэ? Яг үндсэндээ манай хамгийн том одоо үр дүнгийн хэмжээр бол хүн амын өсөлт бах болоо гэж бодож байна. Тэгээ түрүүнд дурдсанчлан яг сүүлийн 2 жил бас хүн амын тоо 1000-аар өссөн байгаа. 9500 хүн амтай газартлууд бас баггүй тоо. Тэгэхээр энэ ирчээрээ явах нь уу? Тэгээд тэр хүн ам нэмэгдэх тусмаа чадвах нэмэгдэн, өрсөлдөх чадвар, шин соёл, шин юмнууд бүх юмнууд орж ирэх учраас илүү нөгөө нэг үр ашиг нь нэмэгдэн л дээ. Тэгчүүл жинхэнэ нөгөө нэг каталист буюу яг н хурцсуур болж чадсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нар бол одоо хийж байгаа төслүүд дээрээ болвол эхнээс нь айгүй тийм сайн хүмүүсийн сэтгэл мэдээлэлүүд аваа явж байна. Одоо жишээлбэл бизнес хөгжлийн төслүүд дээр бид нар жишээлбэл хас банкар дамжуулаад 6% хүүтэй жидүү дунд бизнес зориулсан бизнес эрхлэгчтэй зээл явж байгаа 40-од бизнес авцсан явж байна. Тэр ингээд харин тэгээд одоо буцаад эргэлдээд эхэлсэн сангийн хөрөнгө нь тэнгууд чинь цаашаа бүр л олон авах боломжтой. Тэгээ энд чинь ингээд иргэн төлөлтмөлд маш сайн. Дээрээс нь айгу олон төрлийн бизнесүүд ороод ирсэн тий. Кофе шоп, ресторан, цагаан эдэний үйлдвэр, машины угаалгын газар, шүдний имлэг гэл. Тэнгүүд тэр хэмжээгээр бас нөгөөх чинь эдийн засгийн чөсөөд одоо үйлчлэгэнд сайжраад ингээд явчихж байгаа. Тэрэн шиг ингээд бас үр дүнгууд бол мэдэгдээд явж байгаа. Гэхдээ нөгөө нэг яг шууд бүхлээр нь хэмжээд аягүй хэцүү. Би бүхлээр нь хэмжих ганц тоо болоод баг хүн амын өсөлтөн болов гэж бодож байна. Тэгээд тэрүүгээр л аягүй сайн мэдэгдэх байна. 1000-аар нэмэгдэж байна гэдэг чинь тэнд нөгөө нэг таатай орчныг нь олж харчгаад ирж байгаа болохоос шүү дээ. За очиод үзье гэдэг нэг тийм сонголтоор хүн ирэхгүй л байна. Яг нөгөө талаасаа нөгөө нэг
эхний түүчэлэгч хүмүүс л байгаа та тий. Тэг яг дөнгөж хэлчих. Одоо тэгэл түүчэлэгч бизнесүүд ч гэсэндээ ингээд хөрөнгө оруулалт одоо хийгээ явж байна. Хоёрын хвшлийн жишээний хөрөнгө оруулалтын жишээнүүдийг дурдах юм бол жижиг том чочлбууд төлөвлөгдсөн байгаа. Жижиг чочлбуудад бас байна. Нэг мол баригдаж байгаа. Тэгээд Сосмедика одоо ингээд юугаа бариад дуусж байна. Тий, барилгаа ажиллаад дуусж байна. Тэгэл өшөө бас яг ойлгохыг ханган нийлүүлэгч нар бол угаасаа хөрөнгө оруулалтаа зөндөл хийдэг. Өршүүч хийсээр л байх. Хүн амыг татах, дээрээс нь оршин суугчдын тоог нэмэх одоо гол бас зүйл нь амьдрах орчныг сайжруулах зүйл нь хүүхд залуучуудад ч хэлсэн бодлого байдаг юм болов. Одоо бидний зохисож байгаа спорт цогцлбор одоо хизээ харшилтанд орох ямар хүчин чадалтай юм бүтээн байгуулалт хийгдэж байгаа вэ? За энэ спорт цогцлбор үйл ажиллагаа, барилгын үйл ажиллагааг түрүү жилийн намар эхэлсэн. Ер нь бол 5500 м2-ад бүхий нэг дор 500 хүн үзэгчтэй одоо тэмцээн зохион байгуулах боломжтой тийм спорт цогцлбор байгаа. Яг онцлог нь гэвэл бассейнтай дотроо тэгээд загсын талбайтай бүхийн дивжээтэй мөн тодорхой хэмжээний худалдаа үйлчилгээний талбайтай. Тэгэхээр одоо кофе шоп ч юм уу, ресторан ч юм уу бас явж болно. Бид нар бас тусгаалan бас яг хүүхдийн тоглоомын үйл ажиллагаа явуулах тийм орон зайс төлөвлөсөн байгаа. Тэгээд яг үйл ажиллагаа бол бид нар дараа 100-ны эхэнд ер нь бол орчих байх гэж бодож байна. Тэгээд тэрнээс өмнө бас яг үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө бичих, тэрийг тооцооллыг гаргах тийм чухал ажил байгаа. Тэгээд өшөө бас бидний нэг бодож байгаа юм бол олон нийтэд нээлттэй нөгөө нэрний уралдаан явуулъя гэж бодож байгаа. Тэгээд спорт цогцлбортоо нэр олон нийтээс сонгож гаргаж ирэх хэрэгтэй байгаа. Тэгээ одоо бол нэг 70-50-тай үйл ажиллагаа явж байна. Ер нь бол битүүмжилсэн тэгээд дотор цалаад явж байгаа. Тэгээд ороод нэг танилцчихъя. Том барилга байх шиг. Тий, одоо энэ бол яг үндсэн лоббиний хэсэг, ишээгээ кофе шоптай, талбайтай, ресепшнтэй, тэгээд ишээгээ бас дэлгүүр орж ирнэ. Ингээд шатаараа дэшээ яваад бас гол санаа нь бол бас ингээд цаашаага гадаа талбай руугаа харах зорилттой байгаа. Гадаа хөл бөмбөгийн талбай, саксын талбай байх юм. Тэгээд өшөөний онцлог нь бол манай яг бассейн усаа 70% буцаж боловсруулж ашиглах зорилттой яг говийн бүсэд бол маш тохиромжтой гэж харж байгаа. Тэгээд айгүй хамгийн сүүлийн одоо Европын технологийн тийм бассейн орж ирэх юм аа. Тэгээд хоёр давхартай бол илүү худалдаа үйлчилгээ орж ирнэ. Том заалууд бол угаасаа өндрөөрөө хоёр давхар явж байгаа тийм байна. Хамбогд сумын удирдлагуудын зүгээс та бүхэнд ямар талархалтай сэтгэлдүүдээ хэлж байна? Бид нар бол яг аль аль талынхаа ажлыг дэмжиж ер нь зорилго нэгтэй учраас харьцангуй ойлголцоод айгу сайн ажилтдаг л да. Тэгээд би орон нутгийн удирдлагууд тэгээд иргэдийн төлөөлөлт гэсэндээ биднэрт бол асуудал юмнууд айгу сайн мэдээж хүргэдэг, хамтарч ажилтдаг. Тэгээд манайх ч гэсэндээ бас чинь зарим тохиолдолд бас хэцүү болохгүй тий төвшөлтэй юмнууд байвал тэрийг орон нутагт айгу сайн ойлголцоо явж байгаа гэж бодож байгаа. Тэгээ харьцангуй гайгүй айгу сайн хамтын ажиллагаа ер нь бол жигдэрсэн гэж би боддоо шүү дээ. Яа тэгэхээр ер нь зорилго нэгтэй манай ажиллах цар хүрээ юмнууд нэг бас ойлгомжтой болцсон. Тэгээд одоо юу гэдэг энэ дээр бид нэр тех хэрэгтэй байна, мэдээлэл авах хэрэгтэй байна гэдэг дээр хангалттай мэдээлэл өгдөг. Энэ дээрээ та бидэрт юугаа саналаа өгөөч гэвэл саналаа сайн өгдөг. Манай энэ төслийг бүгдээрээ хийх үү болох уу яах уу гэдэг дээр ч гэсэн айгүй нээлттэй яриад явцдаг гэж хэлж болно. Тэгээ одоо бол нөгөө харьцангуй ажиллаад хэсэг хугацаа өнгөрсөн учраас айгүй жигдэрсэн. Бүтээн байгуулалтуудыг хийгээлээдэг тий. Гэтэл цаашаа хэн авч явах юм? Яаж энийг үргэлжлүүлж яг энэ чигээр нь илүү хүртээмжтэйгээр авч явах юм гэдэг бас л төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүсийн толгойд байнга байж идэг бодол юм болов уу? Зүг харин тэр бидний бас дараагийн том шийдэх асуудал бол нэг том болж ирж байгаа. Сум бид нар бүх бүтээн байгуулалт хийсэн ажлууд ер нь суманд юм уу эсвэл өөр хариуцах байгууллага дээр очино эцэстээ. Тэр батал ямар одоо дэмжлэг хамтын ажиллагаа чадварчуулах дэмжлэг үзүүлэх тийм байх вэ гэдэг дээр бид нар бол орж ажиллаж байгаа. Жишээлбэл бид нар хот тогтчлолттой айгүй ойрхон ажиллана. Яагаад бол хот тогтчлолт дээр манай галав цэцэрлэгт хүрээлэн замын арчилгаа тортлогоо бүгд явна. Тэгэхээр тэнтэйгээ бид нар за та хэдид ийм юмнууд хэрэгтэй байна, ийм юм хүмүүс ажлын байр бий хэрэгтэй байна. Иймэрхүү урсгал зав гарах хэрэгтэй байна. Урдсан тооцоол мэдээлэлүүдээ өгөөд тэр хэмжээгээр төлөвлөөд дэмжиж ажиллаж байгаа. Спорт цогцлбор дээр ч гэсэндээ одоо яг чиглэлээр ирэнгүүтээ хувийн менежменттэй төрийн тусал цаатай явах уу? Тэгээд ямар байдлаар орлогоо, ямар байдлаар зардлага тэнцвүүлж явах вэ гэдэг юм дээр тооцоололууд хийгээ явж байгаа гэсэн. Тэгээд энийг бас яг амжилттай явуулахад бас нэлээд хамтын оролцоо шаардлагатай юм байл л дээ. Тэгээд тэгхгүйгээр явна гэдэг чинь тэгэл цаашаага өөрөө нөгөө үйлчлэгээ, хотын чанар хүртээмжнүүд нь багасчлаа гэсэн үг л дээ. Хамбогд суман дээр яг сангийн үйл ажиллагаатай. Тэгээд дээрэс нөгөө мэргэжлийн багийн
Тэгээд төр хувийн хвшлийн түншлэл гэдэг ингээд бүх зүйлсүүд яг нэгэн зэрэг цогцсон ингээд бий болчихж байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө бүтээн байгуулалтын суурь гэдэг зүйл нь хамгийн зүгүүрээ тавигдаад ингээд явж байгаа гэдэг утгаараа та өөрөө бас яг энэ дээр ингээд гар бие оролцоод явж байгаа мэрэгжлийн хот төлөвлөгч хүн гэдэг утгаараа 2030 онд ч гэдэг юм уу 2040 онд ч гэдэг юм уу ерөнхийдөө Хамбогт тийм болцсон байна гэдэг нэг ерөнхий төсөөлөл танд байгаа юу? Байлгүй яг хаа. Нэг тийм ерхэд за миний яг харж байгаагаар бол ерхэд төлөвлөгөөр бол 2040 онд Хамбогт цэмийг 25,000 амтаа болно гэж нөгөө төсөөлсөн байдгийн. Бүр урт хугацаанд бол нэг 40-50,000 хүн буюу одоо Эрдэнэ тархны хагасаас арай багавтар гэж хэлж болно. Хамбогд бол ингээд нэг сум шүү дээ гэж. Тэгээ Хамбогдыг миний харж байгаагаар хизээш нэг юм амар одоо метрополитен ингээл өндөр байшинтай ингээл бужигсан газар бол болохгүй. Гэтэ тэр газар ч гэсэн тийм гоё биш байхгүй юу? Ер нь бүх газар тийм байх албагүй. Хамбогд яг ингээд өөртөө тохирсон нэгтаршилтай айгүй тав тухтай тий нэг газараас нөгөө газартаа очихдоо 15 минутаас л зарцуулдаггүй. Гараад очивол сургууль нь байж идэг. Одоо ногоон байгууламж нь байж идэг тий ажлын байртай тав тухтай стресс багтаа тэгж амьдарч болдог тийм газар болчихосоо л гэж юу бодож байна. Боломжтой. Би бол боломжтой л гэж бодож байна. Тэхийн төлөө одоо бүгдээрээ олон талаас ажиллана да. Тэгээд ирэх юм бол өөрөө Улаанбаатарт амьдрахаас давуу тал бий болгоод хүн өөрөө цаанаасаа сонирхоо зориод ирэх байхгүй. Яг Хамбогдод бол мэдээч хэрэг байгаль цаг өөрийнх нь онцлог байгаа. Айгу хуурай, салхитай ч юм уу их халуун болдог үеуд бол байгаа. Гэхдээ давуу талч гэсэн байгаа тий намрын налгар үеуд урттай, өвлөн богинохон тий нартай гэд тэр боломжуудыг бас олж хараа тэрэн дээрээ түшгэлсэн яг тийм гоё орчин бий болгочвол ер нь боломжтой байх. Тэгээ би нөгөө талаас ингэж боддоо шүү дээ. Хамбогд руу нүүж ирэх хүмүүс өөрсдөө бас яг тэрийг бүтээн байгуулалтанд оролцох хэрэгтэй хаа. Түүнээс бүх юм болцсон байна. Нүүж ирнэ гэж хүлээх хүмүүс биш байх хэрэгтэй. За би ямар ч сан энд боломж байна, энд ийм орон зай байна. Эндээ яаж би хувь нэмрээ оруулах уу? Яаж нэг хэсэг болох уу гэдэг хүмүүс л ирээсэй гэж боддоо шүү дээ. Хоёулаа ярилцлага өндөрлүүлээ. Бидний урилгыг хүлээж авсан. Тэгээ бид нэрээ бас хүндэтгсэн танд маш их баярлалаа. Эх орны ирээдүй гэж бид нар тодорхойлсон шүү дээ. Эх орны ирээдүй бол яалтчгүй ингээл өнөө цагта хамгийн одоо цаг үе олсон мэрэгжлийг хүлээн зөвшөөрөгдсөн улс оронд нь эзэмшсэн ийм залуучууд бол эх орны ирээдүй гэж бид нар бүгдээрээ ингээл дүгнэдэг. Тэгээд яг тэр залуусын төлөөллийг олж үзэгчдтэйгээ уулзуулсандаа миний зүгээс их баяртай байна л да. Тэгээд энэ бол гол нь яг нөгөө нэг ярилцаад байх гэхээс илүүтэйгээр бас яг нэвтрүүлгээр харуулчихж байгаа учраас биднэрт бас яг нэг ийм гоё боломжууд байна. Зөвхөн одоо амьдрал гэдэг тэгээ бүтээн байгуулалт хөгжил гэдэг зөвхөн нийслэл гэдгээр хязгаарлагдахгүй маа гэдгийг бас ингээд харуулж чадсан асар гоё том бодит жишээг та бүхний төслийн ажил бас дуусах болоогүй. Тодорхой цаг хугацаа байгаа. Тэгээд энэ цаг хугацаанд директор зорьсон бүх зүйлсүүдээ хүрээд хамгийн таатай боломжит орчин нөхцөлийг бүрдүүлсэн одоо хүн амьдрахад хамгийн таатай тийм Хамбогдыг бас бий болгоорой гэдэг зүйлийг одоо захин цаашаа хүсье да. За баярлалаа. Намайг урьж оролцуулсан баярлалаа. Яг хоо сумын жишг ярихлаар хүмүүс бас их гайхаад байдаг шиг. Сум надад баг ямар хамаатай. Ямар хамаатай тийм яг үнэ. Гэтэ би бол яг суман дээр бид нар одоо тий олон нийтэд зориулсан орон зай ийм байж болд юм байна. Зам ийм байж болд юм байна. Ингэж хийж болд юм байна. Ингэж амьдрч болд юм байна гэдгийг харах хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэгээ тэрийг харуулахын төлөө бид нар манай баг хамт олон бид нар хичээж ажиллаж байгаа. Тэгээ тэгж чадах юм бол бусад газар ч гэсэн жишг болоосаа. Тэгээд нийтээрээ бид нар тийм өөрөө ногч гэдэг шиг. Тэгж зорж ажилтдаг да. Тэгэхээр тийм болохоор бас Хамбогдод ирж байгаа тэгээд үзэж байгаад баярлж байна. Хүмүүс ч гэсэн Хамбогдын талаар өшөө сайн судлаад мэдээсэй гэж үзэж байна. Ирээсэй гэж бодож байна. Ер нь нэлээд ойлголттой болох байхаа. За баярлалаа. Баярлалаа.